Бүгдөө сайн байцгаана уу? Та нартай гал морин жилийн минь төргий. Тэгээ миний эхний YouTube ганцаараа хийж байгаа контент болж байна. За яагаад энэ контентыг эхлэх болов гэхээр за нэрийг нь бол Баатрч Mind гэж өгсөн байгаа. Ер нь бол одоо Баатрын оюун ухаан гэж тэ. Тэгэхээр энэ өнөөдрийн цаг үед бол миний анзаарснаар энэ Баатар Legacy ч гэсэн эхлүүлэх болсон шалтгаан бидэрт Баатар дутчихад байгаа юм. Өнөөдөр бид нар Баатараа Гокугаар орлуулж байна, Нарутагаар орлуулж байна, Тэж уян Жумунаар орлуулж байна те. Бид нар өмнөх үеийнхэн тэр бодит амьдрал дээр байсан агуу өөрсдийнхөө баатруудыг мэдхээс илүүтэйгээр үлгэрийн баатар, каноны баатруудыг илүү мэдээж гадны философиг илүү өөрсдөө шингээж хүлээж авч, итгэл үнэмшлийг илүү өөртөө шингээж авч нөгөө Монгол бахархал, Монгол итгэл үнэмшил, Монгол философи тэр бидний үндсэн тэр нүдэнд харагдаж гарт баригддаггүй тэр үнэт зүйлүүд маань өөрсдөө үгүй болоод байгааг анзаарсан учраас Баатар Legacy-г эхлүүлсэн. За одоо Баатар Legacy-г эхлүүлээ явж байна. Энэ Баатар Legacy-гийн суурь нь өөрөө гэртээ фит юм. Тэгэхээр энэ бүхний ард миний анзаарж байгаа зүйл итгэл үнэмшилгүй болчих өнөөдөр бид нар. Тэгэхээр хувь хүний төвшөнд өөртөө итгэл алга. Хажуудлынхаа найзад бүрэн итгэж чадахгүй байна. Бизнес хамтрыг ихээр бизнес хамтрагчдаа итгэх арга алга. Тэгэхээр бидний суур байхгүй болсон байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр бид нар энэ итгэл үнэмшилгүй байдлаас болж хувь хүний хөгжил өөрөө зогсон байдал үүсэж байна. Нийт улсын тэр нэгдсэн итгэл үнэмшил үнэт зөвлөлгүй учраас бидний улс их орны хөгжил өөрөө ийм дэлхийгээс ийм хоцрогдолтой явж байна. За хөгжил дэвшил хоёр бол ялгаатай л да. Тэгээ дараа нь ярилцъя. Одоо энэ бүхнийг одоо ялгааг яаж мэдээд ийнэ гэдээ магадгүй та надаас асуувал сүүлийн 2-3 жил бол яг онлайн төвшөнд 22 оноос хойш бараг 4 жил онлайн төвшөнд одоо энэ Монгол хүнийг судалсан тэр эрхэм багшаасаа хүн тогтолцооны онол, 9 хүслийн онол гэх мэтлэн одоо энэ тархины одоо тэр 9 онцлог хүн төрхөөсөө байдаг гэх мэтлэн одоо тэгээд одоо бидний сүм бактерийн онцлог одоо энэ хооллолт талаас ярих юм бол одоо хотоодны фермент, биологи талаас ярих юм бол гэх мэтлэн энэ бүх онцлогуудыг яг судалгааны төвшөнд, онлайн төвшөнд бол яг ингээд сүүлийн 4 жил суралцаад явсан байна. Хөхүүрээ доктортой хөгжлийн боловсролын хүрээлэнтэйгээ хаамт хүрээлэнгийнхаа эрхэм эрдэмтдээс ингээд суралцаад тэгээд дэлхийн шинжлэх ухаан ингээд одоо хослуулаад ингээд явсан байна. За энэ тэгэхээр зарим нэг зүйлийг бол ялгаж мэдээд байгаа юм. Зарим нь л үнэхээр мэдэхгүй л дээ. Гэхдээ хамгийн гол миний мэдсэн зүйл бол энэ итгэл үнэмшил. Тэгэхээр өнөөдөр бид нар би гэртээ фитийг хийгээд гэртээ фитийг одоо яагаад хийж байгаа вэ гэхээр бид нар энэ фитнес индастри дотор Монгол хүн ч гэсэн том байр суурийг ирээдүйд эзэрч болно гэдэг үүднээс гэртээ фитээр бол одоохондоо бол бид нар орчин үеийн хөдөлгөөний шинжлэх ухаан, шимтгийлийн шинжлэх ухааны хоёр дээр суурлаад энэ ололтууд дээр суурлаад Монгол философи шингээгээд ингээд фитнес индастрид нэг ирээдүйд том байр суурь эзлэх энэ замыг тавих гад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр хүртэл одоо ингээд асуудал үүсэж байна. Баатар Legacy гар болохоор одоо бас ялгаахгүй тэр соёлын бит болон бит бус өвөөр дамжуулан Монгол бахархлын итгэл үнэмшлийг сэрэх зорилготой ийм ажлууд хийж байна. Ингээ явж байхад бол үнэхээр бид нар ингээд энэ итгэлээ алдсан юм байна. Бүр ингээд сүнсгүй, сүр сүлдгүй болцгооцсон юм шиг ингээд тийм мэдрэмж надад маш ихээр төрж байгаа учраас одоо Баатр's Mind гэж одоо Баатрын оюун ухаан гэдэг энэ хэсгийг одоо Баатар Legacy сувагтаа эхлүүлж байна. Одоо би өрөлгөөч гэсэн ингээ харахаар одоо би сторич гэсэн оруулсан байгаа Instagram хэрвээ та нар маань үздэг бол өчигдөрхөн миний 2023 оны 3 сарын 1-ний одоо пост гарч ирж байгаа Facebook сануулад тэр за бүр 19 он руу очиод үзэхээр 23 оноосоо илүү итгэл үнэмшилтэй байхгүй би одоо яг нийгэмд ингэж амьдралд олон алгадуулаагүй байсан гэдэг талаасаа одоо ингээд нийгэмд оруулаад энэ зэрлэг капитализм дотор тий түрээсийн дарамт татварын дарамт те ингээд энэ алаан дунд ороод ирэхээр тэгээд хүмүүстэй ингээд хамтрыг ихээр зарим нь одоо аппликейшныхаа зээлэгч сардаа яаж төлөй гэж байгаа хүн одоо шилбэл гэртээ фитийг үйлчлэгийг авч чадахгүй байх жишээ нь. Ингээд хэмжлэн ингээд бид нар нэг юм итгэл үнэмшлийн хувьд юм сул дорой энэ нийгмийн систем тогтолцооны хувьд бид нар нэг юм гав гинжинд орсон юм шиг одоо нэг юм одоо энэ зээлийн аппликейшнуудыг гав гинж гэх үү те одоо ийм юмд орсон бид нар бол ийм маш их юм асуудалтай амьдарцгааж ин л да бүгдөө. Тийм учраас энэ яаж хүн өөртөө ихтэй байх юм те. Тэр дундаа одоо аппликейшныхаа зээлийг төлж чадахгүй байгаа хүнтэй хэдүүлээ дэлхийг манлайлах цаг үе ирчээд байна тийм ээ. Бидний өвдөц одоо үеийн үед манлайлж ирсэн 2 дугаар мянганыг их хаан загварчлаа. 1 дугаар мянганыг Атила хаан
тий бидний сайн мэдхээр за ер нь бол хүннүү төр улс гэж ямар байдгийг ингэж одоо эхний мянганыг загварчилж өглөө. За тэрнээс өмнөх нарийн түүхийг бид нар тийм сайн мэдэхгүй. Гэхдээ бид нар бол одоо алтан дэд үнний аялгүйг судлаад явж байхад бид нар тийм 95 мянган жилийн одоо Өтүүгээ, Манукал, Монгол юу, Хөх Монгол гэж өдөрлөг дамжсан юм 95 мянган жилийн түүх биднэрт байгаад байгаа. Гэтэл бид нар энэ 95 мянган жилийнхаа түүхийн хэдийг яг одоо ингэ бид нар мэдээд байна гэхээр бид нар өсрөл хүннүүгээ 2220 хэдэн жил гээл байхгүй болчихж байгаа. Тэгэл наашнл нэг 13 дугаар 100 их хааныхаа үеийг яриад. Гэхдээ их хааныхаа үеийг ярихдаа бид нар яагаад одоо тэр одоо ингэж онцолж бид нар яриад байгаа юм гэдгийг сайн ухаж байгаа мөгүй юу? Сайн мэдэхгүй баг тухайн үед морь малн таргалаад тий одоо ус бороо ороод сайн ногоо гараад ингээл морин таргалсан учраас дэлхийг эзлэх гэж явцсан гэдэг ч юм уу. Зарим хүмүүс энэ талаас нь түүхийг харж байгаа одоо ийм явцсан өнцгөр харж байгаа жишээнэл байгаа байхгүй. Гэтэл бидний өвдөц яагаад тэгж дэлхийг тэгж одоо байлдан дагуулах шаардлага тулгарсан тий гэдэг асуулт тэр хүмүүсийн сэтгэл нь юу байсан гэдэг тэр сэтгэлийн талаас нь харж сэтгэлийн дагаж судалж байгаа ийм зүйлүүд бол одоо мэдээж тодорхой төвшөнд байгаа учраас миний өвд гэсэн тэрийг дагаж судалж тэр зам мөрөөр явж байна. Гэхдээ бас хангалттай биш байна. Байгаа хүмүүс нь өөрсдөө ингэж хангалттай илэрхийлэхгүй байна. Нөгөө эрдэмтэн хүн даруй их мөрөн дүлгөөн гэдгээр тэр хүмүүс маань хөв өмнөх судалгаагаа хийгээл судалгаа шинжилгээний ажлыг хийгээл явж байгаа байхгүй. Одоо манай хүрээ доктортой хөгжлийн боловсролын хүрээлэн дэр гэтэл одоо тэргүүн зэргийн 81 эрдэмтний цуглуулах зорилготой бид нар сүүлийн 2022 оноос хойш эрдэмтний зөвлөгөөнүүд хийсэн хамгийн сүүлд боловсролын үнний эрэлт гэж эрдэмтдийн зөвлөгөө хийлээ. Тэгэхээр энэ бүхний арталд одоо 60 гаруй эрдэмтэн цугласан. Тэр 60 гаруй эрдэмтний одоо үр дүнд тэднийг ингээд сонсоо байж хахад тэр хүмүүсийг манд ингээд нийгэм сайн мэдэхгүй. Гэтэл тэр хүмүүсийн ярьж байгаа зүйл өөрөө энэ улс их орны тусгаар тогтнолд итгэл үнэмшил ирээдүйн Монгол улс оршихгүй гэдэг асуудлыг шийдэх хэмжээний нарийн судалгааны юмнууд тэнд байж байгаа байхгүй. Тийм учраас би бас энэ одоо Баатар Легасагийнхаа Баатарс Майнд гэдгээр дамжуулж аль болох нэг юм зүгээр юм дамжуултын үүргийг гүйцэтгэх гэдэг юм л да. За чадвал өөрийнхөө тэр одоо эрдэмтдийн онол мэдлэгийг уншаад өөрийн маань ухамсараар дамжаад боловсрогдсон бас тэр бодит практик юмнуудыг ч гэсэн Баатарс Майнд гэдэг энэ хэсэгтээ та нартай хүргэжий гэж бодож байна. За тэр өнөөдөр миний гол хэлээд байгаа санаа бол бид нар энэ итгэл үнэмшил өөртөө итгэх итгэл улс их орны нэгдсэн итгэл үнэмшил бид нар дэлхийг манлайлж чадна гэдэг энэ итгэл үнэмшил бид нарт дутж байгаа учраас Монгол итгэл үнэмшил, Монгол бахархал, Монгол философи биднэрт дутаад байгаа учраас тэрийг сануулгах зорилготой ер нь бол ингээд ихнийхээ дугаарыг хийлээ. Тэгээ энэ хүртэл хамт байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээ бүгдөө гоё надад гоё сэтгэлдлүүдээ үлдээгээд өгөөрэй. Тэгээ цаашдаа бас ярих сэдэл бас та нарын маань магадгүй үлдээж байгаа сэтгэлдлүүдээс гарч ирж болох юм. За ингээд анхны маань одоо YouTube яг ингээд өөрөө ганцаараа ингэж яриа байдлаар хийсэн контенттой маань хамт байсанд баярлалаа.